Арслах явсан сэлээд ирж байна. Сэлээ явж байна одоо. Барайнд орчиж байна. Чөлөө сэл дээрээ сэлж байна. Одоо нэг темпээр сэлээ явчихж байгаа болохоор мэдээж асар их цуцж ядарж байгаа 20 км явагдаж байна. Өнөөдөр нуурын ус их гоё тогтун байна. Барайнд орчиж байна одоо. Барайлгаа ирж байна нуураас. Бөөрийн нөгөө талын юунаас шулуун бөөрнүүдийг гаталж ирж байгаа. Арг 9 цаг сэллээ. Хэдэн цагч байд? 9-10 цаг ч юм уу сэлж байна. 8-9 цаг ч юм. За одоо барайлга их ортож байна. Тэгж ядарсан байгаа. Яг нэг темпээр яваад өглөө ус их өвтөн байсан харин үдээс хойш одоо орой болж байна. Чи усаар харцсангаа гайгүй бүлээссэн баг. Тэгтээ том нуур болохоор ус нь бас л хөтөн байгаа. Тайрн барайнд ортож байна. 200 м мөлдсөн байгаа. За одоо энэ барайнд ортож ирлээ. Үдээс хойш их гоё тогтун болоо салхи багтаа. Тогтун болоод. Их ядарсан байгаа. Гэхдээ ер нь бол усан сэлт бол нэг амьсгал задраад нэг чөлөөт явах, нэг темпээр явах холын зан зүрэлт болохоор ингээд нэг темпээр зөв яваад байвал зөв техниктэй хүн бол удаан сэлтээр ингээд яваад байдгийг. Гэтэ мэдээж асар их бэлтгэл хөдөлмөр шаарддаг нь ойлгомжтой. Усан сэтгэр хүний дүв мөч бүгдөө зэрэг ажил зэрэг яа амьсгал чөлөөтэй усан дотор амьсгалаа гаргаж амьсгалыг усан дотор авах хэрэгтэй. За барайнд ирж байна. Арслах одоо барайндаа өрөөд ирж байна. За доснаас гарч ирж байна. За арслах сайн уу? За лааш гараарай. Нилээ мэдээж ядарсан байгаа. Тэгээ ядраад унж байна. За. Тэгэж удаан цаг олон цаг ингээд дандаа хэвтэй байдалтай сэлсэн болохоор хөл дээрээ зогсоод мэдээж хэцүү байгаа. Тэгэж ядарсан байгаа. Мохойроо очоод аваад гараад гэр. За мохойр цай авчирч өгч байна. Халуун цай. Мэдээж. Цай уулга. За жоон хэвтэг даарсан байгаа. Жоон хэвт.